Хэмжээнд 15 аймгийн 137 сумд өвлжилт хүндэрсэн байна. Өвлжилт хүндэрсэн Хөвсгөл аймгийн зарим сумдад бям гэрэл дамжин дөржнөр ажиллаад ирлээ. Хөвсгөл аймгийн цэцэрлэг цагаан уул бүрэн тогтох Ринчинлөмб цагаануур арбулаг Чандман зэрэг 11 суманд өвлжилт хүндэрчээ. Өвлжилт хүндэрсний улмаас Тус аймгийн хэмжээнд 10,000 гаруй нэг настай мал хорогдоод байна. За үзэгчдээ бид Хөвсгөл аймгийн цагаан уул сумаас цэцэрлэг сум хүрэх замд явж байна. За энд бол цас маш их ихтэй. Засны зузаан 40-оос 50 см хүрсэн ийм нөхцөл байдалтай байна. За энэ жилийн тухайд Хөвсгөл аймгийн 11 сумд өвлжилт хүндэрсэн гэдэг мэдээллийг бас хөдөө аж ахуйн газраас нөгж байгаа. За тэгээ замд явхад бол машин засанд суугаад явхад үнэхээр хүндрэлтэй байна. Цас их орхын хажуугаар бас ийм салхитай, шуургатай байна. Засны зузаан 1 м хүрсэн ч газар байгаа нь малчид зорчих болоод тэдэнд тусламж хүргэхэд хүндрэл үүсгэж байна. Өвлжилтийн нөхцөл хүндэрсэн Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумд гэхэд малын хорогдол ихсжээ. Цэцэрлэг сум өнөөдөр одоо нэмгэн газараа 40-45 см, уулах газраас метраас дээш юм байна. Одоо бидний энд байгаа энэ цастаа хэсэг бол зөвхөн одоо эдний хамгийн одоо бага цастай хэсэг байна. Тэгэхээр энэ багийн ихэд одоо 200 гаруй том бог мал ялангуяа хоригдж байгаа гэсэн мэдээ байна. За ингээд энэ сумын хэмжээгээр бол оригдсон байгаа нэг 3,000 гаруй, 4,000 гаруй бог мал, 3,000 гаруй бог мал хоригдсон гэсэн мэдээтэй байна. Хөвсгөл аймагт 10 сарын сүүл 11 сарын ихээр их хэмжээний цас орсон. Энэ үед орсон цас газрын хөрсөнд мөсчүүлт үүсгэсэн учраас энэ өвөл урд өмнөхөөс цагийн байдал хүнд байгааг малчид ярьж байна. Гэхдээ яг нь одлоо бас юу өвснөгөө ургасан болохоор мал овоо хүч авсан. Тэр хүчиндээ жаахан тэсэж байна. Би одоо үндсэндээ бас 62 хүрчөөндөө 62 хүрэхэд би насаараа малын дэрэг зогссон. 12 настайгаас хоош мэднэхэд энэ дэлхийг 50 жил ойлгож байна. Энэ одоо орон нутгаа. Энэ 50 жил дотор бол ийм дорой аюултай ийм хатуу аюултай ийм жил ерөөсөө үзээгүй. Яг уу 70 хэдэн онд ч одоо 72 онд зуд болж илээсэн манай нутаг ийм цас байж илээсэн. 2000 онд зуд болж илээсэн ийм цас байж илээсэн. 2000 онд хамгийн сүрхийг яасан гэвэл нь хөвдөндөө алдсан болохоос доотлын ийм ус байгаагүй. Ийм байгаагүй шүү дээ. Тэгээ энэ жилийн хувьд бол ёстой аюултай үзээгүй тийм зуд болсон. Малын хорогдол. Малын хорогдол бол одоогоор бол яг хайгуул байна. Энэ жил газрын гарц сайн байсан учраас Хөвсгөлийн малчид хадлан тижээл сайн бэлдсэн. Гисэг хэдий ч өвлжилтийн хүндрэлээс үүдэж малчид өвс тижээлээ баржээ. Тиймээс хүнсгүүдэд аж ахуй хөнгөн үйлдвэр яамнаас Хөвсгөл аймгийн зарим сумдад тусламжийн өвс тижээл хүргэж байна. Мөн Хөвсгөл аймгаас сонгогдсон улсын хурлын гишүүн Даваа Сүрэн тойргийнхоо өвлжилт хүндэрсэн сумдын нөхцөл байдалтай танилцаж засгийн газраас хуваарлсан тусламжийн өвс тижээлийг хүргэлээ. Өвлийн хүндрэлээс гадна одоо малчдад хаврын хүндрэлийг хохирол багтаа давах том даваа байна. Цаг зуурын хүндрэлийн байдал бол бас цаашдаа 2 сар үргэлжлэх юм төлөв байдал байгаа учраас энэ нөхцөл байдалтай танилцсны дараа онцгой байдал хөдөө аж ахуйн яамд бас асуудалтай шийдвэрлэх ийм зүйлүүд бол байна. Цаашдаа үргэлжлээд нэг 2 сарын хугацаанд бас өвс тижээлээр хангах ийм шаардлага бол байгаа. Улсын хэмжээнд энэ жил 20 гаруй сая толгой түл хүлээ авах тооцоо байгаа бол Хөвсгөл аймгийн хэмжээнд 1.5 сая толгой түл хүлээ авахар малчид бэлтгэл ажлыг базааж байна. Хөвсгөл аймгийн 11 суманд энэ жил өвлжилт хүндрэлтэй байгаач Тус аймаг өнгөрсөн жил 5 сая толгой мал тоолуулж улсдаа 2-т бичигдсэн амжилтаар бичин жилийг үдэж байна. Хөвсгөл аймгаас Бямгэрэл Дамтан дөржнөр бэлтгэлээ.